Энэ Монгол банкны хяналтын зөвлөлийг бол ажил их болцоог нь гаргах ёстой. Энэ бол зөв асуудал орж ирж байна. Тэгээ хилцгээс өмнө нэг цалингийн юм ярих юм. Энэ одоо яаж байгаа юм? Цалин яриулж их хурлын гишүүдийг хэрэлдүүлэх гэж байгаа юм. Ингэ тавь. Юу яриад нэг сони юм яриад нэг цалин яриад байгаа. Тэр Уугунбаатар энийг мэдчихсэн байгаа шүү дээ. Юу энэ ч үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо энэ төр ангах гэж хуулинд өөрчлөлт орох гэж байгаа шүү дээ. Журамд юм уу? Тэгэхээр Монгол банк нэг хяналтаа ажиллуулах сонирхолгүй байна да. Наад нэг алдагдлыг чи одоо бүр намайг эдийн засгийн байнгын хороонд дарга бах. Жил болгоно л за энэ жил хийн, энэ жил хийн. Тэр ерөнхийлөгч хайцсан. За маргааш хийн. За энэ жил хийн. Одоо алдагдaltaгүй болно л гэсэн. Одоо тэгээд 7.4 их найдаа алдагдaltaтай. Наад энэ хяналтын зөвлөлтөй болоод энэ ер нь бол өмнө байжсэн зөвлөлөө бол зүгээр л нэг тийм юнитүүдээ ажилуулдаг. Одоо энэ зөвлөл сайн ажиллах гэж байгаа сайн байна. Тэр үтгэл энэ их хурлаас одоо хянах шалгалт ер нь оруулах хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хороо юм уу, их хурл юм уу? Тэгэхгүй бол одоо энэ эдийн засгийн нөхцөл байдлаа ер нь хардаа. Эхний 2 сарын байдлаар энэ орлогын албан татвар амнат 2 бол өстой бүр маш их хэмжээгээр буусан байна шүү дээ. 24 онтой харьцуулахад 23 онтой ч гэсэн харьцуулахад. Тэгээ юу өссөн байгаа юм гэхлээр зүгээр нийгмийн даатгалын шимтгэл өссөн байна. Энэ юу харуулж ийн гэвэл аж ахуйн нэгжүүд өөрхийн нэг юм ажиллаад байна гэсэн үг. Нэмэгдсэн өртгийн албан татвар нөөт бас өссөн байна. Өссөн биш нэг хэмжээндээ. Орлогын албан татвар маш хэмжээгээр бууссан. За энэ бол маш том юмны дохио шүү. Инг тайван ерөнхийлөгчийн 5 саруу мэдж байгаа энийг. Тэр нэг алтмалт урчил зараад ч юм уу нэг хэдэгт 200-300 сая доллар оруулаад нэг юм болохгүй дээ. Нэг том өөрчлөлт бол ер нь гарахгүй дээ. Эрс шинжилэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгээ нууган баярын тайлан нэг л тийм бүрхэг яг юу гэдэг байгааг мэддэхгүй нэг тийм. Сайн гэдэг байгаа мó муу гэдэг байгаа мó. Энэгүүрээ явъя гэдэг байгаа мó энэгүүрээ явахгүй гэдэг байгаа мó тодорхой хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ та бүхнийг анх байгуулад явж байхдаа бол их л олон юм хүссэн байгаа да. Энэ юуг 3 ханштай байна доллар. За энэ 12 секунд үлдсэн. Энэ бол ер нь Монгол банк бас нэг энэ хомсдлын үеэр нэг далимдуулж нэг янз янзын юм гаргадаг юм юутай шүү. За би 1 минут авчишээ. За Ганбаатар шүү 1 минут. Энэ хомсдлыг далимдуулж янз янзын дээр дооргүй янз янзын асуудал үүсдэг шүү. Тэгээ юу ярьж байгааг одоо ойлгож байгаа бах. Энэ хяналтын зөвлөл энэ дээр маш сайн анхаараарай. Зарим нөхцөлд ер нь хоромцлыг удаан байлгах сонирхолтой ч байхыг үүсэхгүй. Хаана энийг сайн анхаарахгүй бол энэ үеэр чинь далимдуулж янз янзын юм гардаг. Ханшиг бараг 4-5 ханштай болохыг зорддог байхыг ч үүсэхгүй шүү. Тийм учраас хяналтын зөвлөл сайн ажиллах хэрэгтэй. Их хурл одоо хяналт шалгалт сайн явуулах хэрэгтэй. Яаж давах уу? Яаж давж гарах уу гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Энэ чинь одоо бүр тусдаа байгуулах шүү дээ. Хэний ч хараант биш. Энийг барих хэрэгтэй шүү. Ихэнгийн бид нар ингэж аргал энтрийг бол сайн мэднэ. Энийгээ дээр ажиллаа өөрсдөө энэ салбарын хүмүүс ажиллаа сайн хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулсан хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн гурмаар явуулахтай холбогдуулсан тэр цалин хөлсний асуудлыг бол эдийн засгийн байнгын хороотой зөвшөлдөх үүрэгтэй Монгол банк яг энэ хүрээнд Монгол банкны ерөнхийлөгч маань энэ хүн албан бичгийг бол илгээсэн гэж бол ойлгосон. За гишүүний тэр ханштай холбоотой асуудал дээр бол тайлбарлая. Өнгөрсөн 2024 оны эцсээр бол Монгол улсын валютын нөөцөл 5.5 орчим тэрбум доллартай гарсан. Яг өнөөдрийн байдлаар бол нөөц нэг 4.7 тэрбум орчимтай доллартай байна. Энэ нь юу илэрхийлж байна гэхээр яг өнөөдрийн хөвдөл төлбөрийн тэнцэл 800 орчим сая долларын алдагдaltaй гарсан байна л гэсэн үг. Оны эхний 2 сарын байдлаар бол төлбөрийн тэнцэл 717 сая Америк долларын алдагдaltaй гарсан. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн алдагдал гэдэг маань өөрөө ханшиг бас богино хугацаанд сулруулах тийм эрсдлийг бол дагуулж байгаа.
Тэгээ Төв банкны зөвсөл нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн болцшгүй одоо хямралаас сэргийлжүүлсэн 3 дугаар сард бол мөнгөний бодлогын хороо хуралдаад бодлогыг бол бас мөнгөний бодлогын орон зайгаа бол чангаруулсан байгаа. Тэгэхдээ мөнгөний бодлогын орон зай чангарснаар энэхүү одоо болцшгүй эрсдлээс бүрэн бол сэргийлж чадахгүй. Нэг талаасаа бид бүхэн л гарах урсгалаар бол бас импортын хэрэглээг бол хязгаарлах тийм саналуудыг бол засгийн газарт бол тавьж байгаа. Нөгөө талаасаа валютын орох урсгал дээр бол бид бүхэн бас өөр өөрсдийн болцооны хүрээнд зохицуултуудыг бол хийж явж байгаа. Энэ дээр бол бид бүхэн бол одоо хадгаламжийн даатгалын корпорацийн гадаад бонд эзэмшиж исэн хэмжээг бол буцааж дуудаж оруулж ирж байгаа. Энэ хүрээнд бол бас нэг 230 орчим сая доллар бол оруулж ирнэ. Мөн арилжааны банкуудыг гадаад их усрээс бол хямд өртөгтэй их уср татаж энийгээ бол эргээд зах зээл дээр нийлүүлж валютын хомсдлыг бол арилгах чиглэлээр бол банкудтай бол бид бүхэн харилцан ярилцаад бол тохиролцоод явж байгаа. Ханшийн хувьд бол 8 шаргын ханш арилжааны банкны ханш бол зөрөөд явж байгаа гэдэг дээр бол Ганбаатар гишүүн анхаарал хандуулж байна. Энэ бол тийм маш эмзэг асуудал. Энэ параллел ханштай удаа явах юм бол мэдээж валютын хомсдлын асуудал бол байдаг. Тэгээ энэ дээр бол параллел ханшийг бол аль болохоор богино хугацаанд бол бууруулах энэ хоёр ханшийг нийлүүлэх талаар бид бүхэн бол ажиллаад явж байгаа. Гэхдээ нөгөө талаасаа валютын одоо орох урсгал хязгаарлагдсан бол байгаад байгаа. Үүнтэй холбогдуулаад Төв банкнаас бол зах зээл дээр нийлүүлж байгаа интервенцийг бол 100% бол хангаж бол чадахгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ ханшийн асуудал бол мэдээж Төв банкны одоо үндсэн үйл ажиллагааны бол одоо хуулинд заагдсан мандат бол биш. Гэхдээ бол бид бүхэн ханшиг доктортой барих үүднээс доктортой байлга огцом савлгаа үүсгэхгүй зүгээс бол зах зээл дээр бол тохируулгууд бол хийгээ явж байгаа. Ханш чинь 1 битгийл, 2 битгийл, 3 4 ханш байгаа л та. Тэр 2 3 ханшны цаана аж ахуй нэгжүүд хувь иргэд л хохирж байгаа. Зарим нь нөхдөд хонжоо олдсон шүү. Энийг шалах ёстой. Энийг байхгүй болох ёстой. Тэгээд ярьж байгаа зүйлүүд чинь ингээл бэлгэдлийн чанартай зүйл яаж. Одоо энэ вэ шүү дээ өмнөхөөсөө өөр шүү. 1-2хан одоо арга хэмжээ аваад наад одоо зүйлүүд чинь засарчна гэж би бодохгүй байна. Улс суурьтай хөдлөхгүй бол нүүрсээ үнтэй зарч чадахгүй. Би ингээ ярихлаар мөнгө вэ шүү дээ. Чи юу яриад байгаа? Манай валют цаашаа өссөн шүү дээ гэдээс хаа байна тэгээд. Чимээгүй байгаараа л гэдэг шин тэгээд хаана өсгöd байгаа юм. За нэмж хариулъя. 4 номер. Хариулт байна уу? Гишүүний Ганбаатар гишүүний саналтай бол санал нэг байгаа. Эдийн засаг бол хүндрэлтэй байгаа. Экспортын орох урсгал бол тодорхой хэмжээгээр буурсантай холбогдуулаад төлбөрийн тэнцэл алдагдaltaа гараад энэ бол маш хүндрэлтэй байгаа. Энэ дээр бол гишүүнтэй санал нэг байгаа. Параллел ханшийг мэдээж ойртуулах талаар бид бүхэн бол ажиллаж байгаа. Гэхдээ нөхцөл байдлаас амаргүй байна. Орох урсгал бага байна. 4.7 гэдэг маань бол цэвэр нөөц биш. Цэвэр нөөцийг тооцдог олон улсын хэд хэдэн аргачлал байдаг. Энэ дээр бол хамгийн бид бүхний ашигладаг олон улсын валютын сангийн тооцдог цэвэр аргачлалаар бол манай цэвэр нөөц бол 1.3 орчим тэрбум доллартай байна. Ганбаатар гишүүний асуултнаас давхар хариулахад бид нар журмынхаа төсөл дээр бол ажиллаад явж байгаа. За тэгээ шаардлагатай бол 27-гийн 1-ийн штрих 1-ийн 1 гэдэг заалтанд бас тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах юм саналыг боловсруулах чиглэлээр бас ажиллаад явж байгаа.